Яа, манайха Японд сакура дэлгэрсэн хараа. Ингээл би та нарт ёстой Японд ирээд энэ сакура харуулах гэж ёстой ямар. Оо, яг гоё явж байгаа чинь. За минь байцаанаа тэгэхээр би хонь хариулаад явж исэн уулан дээр. Тэгсэн чи амар гоё юм олж хараад тэгээд бичлэг хийсэн юм аа. Тэгээд юу олж харсныг одоо та нар харах болно тийм ээ. Энэ бол сакура. Энэ бол Монгол дурагдаг сакура. Нэрээ энэ бүр яг сакура шиг харагдаж байгаа үстэй ёо. Заавал Япон явж тэр сакура ургах цагаар магаар гэж яваадаг шаардлага байхгүй. Монголд ингэж сакура шиг цэцэг ургадгийн байж шүү дээ манайхаа. Тэгээд одоо ингээд 100 болж гин тэ нэгэнд бичлэг хийснийхин 100 болж гин заавал гадаа дотоод руу тэр вали эне тэр арал маралд очих биш энэ гой хөдөө гой Монголынхон орон нутгуудаараа ээлтэй энэ чинь харалта мойр унтсан тэ хонь мойно хараал уулын арай дээр цэвэр агаартай салхитай юу вэ жинхэнэ класс энэ бол жинхэнэ чийл мэдрэмж тэхүү ёо. Тэгээл яг ингээл өндөр уулан дээрээс ингээл сайхан байглыг хараад амар амгалан байж ах шиг жаргал энд байхгүй үстэй. Үнэхээр амар амгалан. Хотын утаа төгжрлээс хол. За нэг иймэрхүү л байна да манайхаа энэ харалтай цэцэг мэцэг. Яг сакура, Монгол сакура. Сакура дэлгэрэх цагаар тэгж мэгэ те. За. Ер нь бол үзэмж нь бол амар гоё санагдаад би нэлээд хитэн бичлэг хийгээд зураг мураг даруулсан байгаа. За тэгээд энэ удаагийн маань бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр зур баяртай залуусаа.